Сайн байцгаана уу? CarMax-ийн үзэсгэлэнгийн танхимаас мэдчилж байна. Өнөөдөр бид та бүхэнд Германы алдарт Volkswagen брендийн Jetta VS5 Compact SUV 55 сая төгрөгийн үнэтэй автомашиныг танилцуулахаар бэлтгэлээ. За бид нар одоо энэ Volkswagen Jetta VS5 загвар автомашиныг тест драйв хийгээ явж байна. Энэ машины ерөнхий техник үзүүлэлтийн товч дурдах юм бол хөдөлгүүр нь Volkswagen TSI 1.4 литрийн турбо хөдөлгөөртэй байгаа. 110 кW-ийн чадалтай буюу ойролцоогоор 147 морины хүчтэй. Өөрийнхөө биеийг бол бүх нөхцөлд даагаа явах боломжтой их хүчтэй хөдөлгөөртэй машин байна. Автомат болон механик хурдны хайрцагаас аль дуртайгаа сонгоод өөрийнхөө хэрэглээнд тохируулаад аваад явах боломжтой юм байна. Урд дугуй хөтлөгчтэй. Гэхдээ урд дугуй хөтлөгчтэй байлаа гэдээ ямар нэгэн туулах чадварын хувьд бол дутах юм байхгүй. Хангалттай аль ч төрлийн замаар явхад бол жолоодлох юм бол тийм дутуу юмгүй санагдаж байна. Зориултын хувьд бол энэ чинь Compact SUV буюу жижиг биетэй Jeep төрлийн автомашин гэж байна. Тэгээ гэсэд чинь доторх зай нь бол хангалттай уужим саруулах. Ямар ч том биетэй хүн байсан ер нь бол тав дахьтай зорчоод явах боломжтой санагдаж байна. Хот хөдөө ажил гэр аль ч нөхцөлд ер нь бол хэрэглэхэд ер нь боломжтой машин гэж бодлохоор байна. Эдийн засгийн хувьд маш өөр ашигтай. 100 км-т ердөө 7 хүрэхгүй литр бензин зарцуулна. Түлшний сав 51 литр гэхээр ойролцоогоор нэг баг түшээрээ 700 гаруй 720-оос 780 км явах боломжтой юм байна л да. Яг одоо манай монголчуудын хэрэглээнд бол хамгийн зөгцсөн хямдхан механик крофтын 55 сая төгрөг, автомат крофтын 59 сая төгрөг гэж байгаа. CarMax-ийн зүгээс ямар ч төрлийн хөдөлгөөртэй автомашиныг худалдаж авахд урьдчилгаа байхгүй тэг хөв болсон. Ингээд урьдчилгаагүй зээлээр худалдаж авъя гэхэд цалингийн орлоготой бол 30 сараар тооцоход өдрийн төлөлт нэг ойролцоогоор 70-аас 80 мянга. 96 сараар аж ахуй нэгжээр авахд бол өдрийн төлөлт нь ердөө нэг 30-аас 40 мянган төгрөг гарах юм л да. Ер нь бол манай монголчуудын хувьд хамгийн одоо амжиргаанд нийцсэн хамгийн боломжийн үнэтэй SUV машин гэж л ер нь ойлгогдож байна. Одоо хэдүүл хөсвөр зам дээр бас нэг гიშгч үзье. Ерөөсөө ядах юмгүй 100 дээр хүрчиж байна. Одоо энэ ингээд дотор эргэлт нэг 4000 орчим дээр л ер нь 3 дугаар арга дээр 100 хүрчтэй. Volkswagen Jetta VS5 машин аваад уул руу гарч үзлээ. Цасан дээгүүр явж үзлээ. Том хонгор цасан дээр, өсцсөн цасан дээр. Бас манай монголчуудын ихэнх хүмүүс тохиолддог ийм гудамжаар явж үзлээ. Хөсвөр, ер нь лагерын ч гэр орооллын замууд ер нь нарийнхан цастай гудамж болохоор өсч гарахад хэцүү байдаг. Тийм эсгүүдээр явж үзлээ. Ер нь бол ямар ч одоо зам дээр явахд бол хангалттай хүчтэй байна. Хамгийн гол нь энэ машин 55 сая төгрөгийн үнэтэй машин. 55 сая төгрөгөөр ийм гүйцэтгэлтэй тэгээд ийм SUV ангиллын цоошин автомашин аавна, худалдаж аавна гэдэг бол хамгийн боломжийн хамгийн зөв сонголт байж таарах гэдэг юм л да. Миний хувьд бол маш их таалагдлаа энэ машин. Жолоодлого бол үнэхээр уяатан зөөлөх юм байна. Тэгээд
Амортизаторын хувьд бол бас тийм хатуу биш, тийм зөөлхөн биш. Яг өөрийнхөө жин одоо бид их тохирсон юм болов уу гэж бодож байна. Сая дээш өгсөх тэгээд чороо чулуутай зам дээр явхад бол маш тийм тохилог, тухтай санагдаж байна. Салонд одоо мэдрэгдэх тэр дөргөлт дуу чимээ бол ерөөсөө маш бага л байдаг юм байна.